Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За миний энэхүү барьж байгаа хөгжмийг Баялаг Өшгөр гэдэг нэрт хөгжим урлаач, хөгжмийн мастер төрийн шагналт Эндрэ гой 1960-аад оны үед хийж урласан байдаг. Энэхүү хөгжмийг хийж урлагтаа шашны бишгүүр хөгжмөөс сэтвлэн түүн дээрээ хөг хөглөгөө болон даралтуудыг нэмж өөрчилсөн. Энэ хөгжмийн гол дугуйлалтаа онцлогийн тухайд ярих юм бол оркестр болон найрал хөгжимд аялгауны чиг үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр баялаг гişгүй гэдэг нь одоо бас найрал хөгжмийн дотор бол гол үгрэг гүйцэтгэдэг нь аялгау талын нарийн дээд гişгийг бол дуургадаг. Гадаадын болон Европын үлээвэр хөгжмөөс яг юугаараа ялгаатай, юугаараа өргөмөц юм бэ гэх юм бол энэ хөгжим маань гадаадын сонгодог үлээвэр хөгжмөд одоо технологиор хийгддэг. Манай Монгол энэ уламжлалт бишгүүр хөгжим маань Монгол дархны буюу Монгол хүний ур ухаанаар гар аргаараа хийгддгээрээ онцлогтой юм аа. За энэ хөгжмийн дуугарлалтын тухайд гэх юм бол энэ хөгжим маань галуу шувууны дуутай төстэй, галбингаа шувууч гэж бас ярьдаг. За энэхүү хөгжмийн дуугарлалтын цар хүрээнд Монголын болон гадаадын Европын дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдээс авч тоглоход бүрэн боломжтой байдаг.